Өнөөгийн нийгэмд ажилд орохын тулд юу ч хийхээч болохгүй болж байна да. Бүр эмэгтэй хүн болж буцлах. Амаава Хибики их сургуулаа төгсөөд багш болохоор ажил хайна. Гэвч ярилцлага болгон дунсаар эцэст нь түүний сүүлчийн найдвар нь нэгэн дунд сургууль болдог. Гэхдээ нэг том асуудал бий. Захирал нь эрэгтэйчүүдийг үзий яддаг бөгөөд ямар ч эрэгтэйг ажилд авахгүй. Гэрээсээ хөөгдөг шахаж байрны эзэнтэй хуйлдсан Хибики нэг галзуу санаа олно. Эмэгтэй хүн болж дүрсгэх. Тэгээд яаж ч юм амжилттай болдог. Хибики Сейто Санамия хувийн сургуульд биеийн тамирын багшаар ажилд ордог. Гэхдээ нууцаа хадгалах нь тийм ч амар биш. Хибикийг сургуулийн удирдлагууд нь сэжиглэж эхэлж, сурагчид нь байнга асуудал үүсгэн, бүгд дээрээс нь түүний сурагч Кузуха Фуко түүнд дурлаж эхэлснээр байдал улам эвгүй болно. Одоо Хибики сургуулийн амьдралд басхын зэрэгцээ хэн болохоо нууж ажлаа хадгалах хэрэгтэй болно. Хибики нууцаа хамгаалж ажлаа өвлдөж авч чадах болов? Оригинал аниме I'm Mr. X 19 үнийг нэлээд өмнө үзэж байсан болохоор яг нарийн зүйлийг нь сайн санахгүй байна. Гэхдээ анх GL аниме гэж бодоод эхлүүлж байсан гэсэн чинь үгүй байсан. Өдөр бүр нэг анime.